Уулсын домог хотолон роман. Хотол цагаан гүнж романы 2 дугаар дэвтэр. За энэ хоёр байтын цоврал түүхэн роман бүх номын дэлгүүрүүдэд байгаа. Хотол цагаан гүнж романыг e-book аппликейшнээс татаж сонсож болно. Уулсын домог хотолон бол одоогоор сонсдог ном болоогүй. Манай шүүдэр цэцэг бэ суугаар л уншиж байгаа. За тэгээд манай сувгийг сонсдог, энэ зохиолыг сонсож байгаа хүмүүс сувгт маань subscribe дараарай. Чинвагийн 1000-аас өгсөн зэрэг 200, шархацсан 70, Чапаарынхаас өгсөн 321, шархацсан 31 гэгчлэн тоолсоор 2000 гаруй зэрэг алдсан байлаа. Чинвагийн альгинч буюу тагнах зоотын дарга Төмөнжингийн хэлснээр бай бухын цэргээс 3000 шахам цэрэг өгөж 1000 гаруй шархажээ. Маргааш бай бух улаарсандаа нөөц мянгатуудаараа дайрна. Тэр цагт тархинаас нь гизэгдэн дайруулж сэхэ авахгүй бот цохогдондоо гэж Сүлбаатар хэлв. Хотолон Хайду хоёр хард солилцлоо. Хайду зомлсон ямааны арьсан дээр улаан засоор үнэгдээ бол хөндөй горих хар хавцлын хавь газрын барьчлыг их бухаар зуруулсан билээ. Хаан тэрхүү арьсан зураг дээрээ зааж байгаад ийм хэллээ. Бидэнд нөөцөнд Уйгур аймгийн 2 хишигтэн 1000-т бий. Энэ 2000-т нууц замаар нааш давшсаар үнэгдээ уулын баруун талын хадад толгойн ёроолд 2 хоногийн өмнө ирж буусан байна. Хотолон бит хоёр гамалаад хариуг нь чангахан барихын тулд чөтгөрийг ч хуурах хэрэгтэй байлаа. Тиймээс жанжид та бүхэнж нөөц 3000-т байгааг мдээгүй хэрэг гэлээ. Эцгийнхээ үгийг сонсоод Урусын царай цэвхээрээд явчихлаа. Харин Сүлбаатар амааныг ангалзуулснаа. Угалц шагалсан уран хатгамалт алчуураараа хөлсөө арчхад Чапаар өндөс хийлдэ. Харин сурхаа бух ахыгаа татаж солгов. Хар хул Баатар харин хөх тэнгэр гэхээс өөрөө гүчсэнгөө бай бух Хайдугаас 5000 цэргээр илүү тол зууралтанд толцсаар амь тасрах яагаачгүй байсан билээ. Хотолон Хайду хоёроос босд бүх баатрууд дахиад 3000-т байгааг нэгэн ч мэдэхгүй байсан. 4 өдрийн турш үргэлжилсэн тулдааны дараа үд өнгөрсөн хойно Хайдугийн өврийн 3000-т бай бухын ард тархинаас гиндүүлэн довтолж бот цогсон юм. Сүүлийн тулдаанаар Хотолон жанжны асарт, Хотолон жанждын асарт байж твчсэнгүү. Сэмүүдэ Баатрын төмтийг удирдан тулджээ. Тулааны дундуур тэрээр хишигтэн зоотын хамт харуулсан дайсны цэргийг зүсэн орж шар хуйгт цэргээс нэгэн Монгол цэргийн ноёныг болжмор шүүрсэн бүргэд мэт мориндоо дүүрсээр давхин иржээ. Намрын богиносж байгаа өдрийн төгсгөл. Дарийн утаа олон морьтны хүлдээгдсэн их тоос шороо тэнгэрт хөрч нэмгэн цасан хучлахтад тэгш тал өгсөн морь тэмээ хүний хүүр цогцоор дүүрсэн байлаа. Олон хүүрэн дундуур явхад үхлийн үнэр тодхон үнэртдэг. Үхэл өөрөө энд ирсний тэмдэгэ үлдээж хаашаач харсан ертөнц мөнх бос шүү гэдгийг буй баттаараа үзүүлдэг аж. Хотолон морио хөтлөн цэл залуухан цэрэг хөвүүдийнхэн шарил хөсөр хэвдэх тулааны талбар дундуур тэрхүүн гудайлган явсаар өнгөрлөө. Цэрэг бүрийн ард хайр тижин хүлээж буй. Цэрэг бүрт зүрх сэтгэлээ өгсөн амраг хөр хүмүүсгүй нь бий. Гэтэл өгсөн цэрэг болгоны дэргэд шилшиг тов тунгалаг атлаа тэр хүмүүний дүрийг харуулсан онгос сүнсэн сахин зогсож байхыг Хотолон харж байлаа. Тунгалаг биет онгос сүнснүүд цастай хөрсөн дээр цус нүжээ гоожулан хөл гараа тасдуулж хөсөр хэвдэх махан биенийхээ толгоон тус газар нь зогсож байдаг. Тэнгэр шүтээ минь залуу эр бүхний онгос сүнсний дараа хурмст нисэн хурж амгалан гологтун хэмээн Хотолон сэтгэлдээ залбирч хүний төрөл энэ орчлонд эргэн төрдөг. Хүмүүнийг хөхөд сүнс нь энэ бие орхин сансрын хүрдэнд очиж эрэлгийн хаантай учирч сайн муу уйлын үрээ цэгнэлдэг. Чингээд дахин төрөл авч энэ дэлхийд нялхуур болон мэдлдэг юм гэж бурхан багш сургадаг. Ажруу гүрмэн чи хашаа үгийнхэн сүнсэн шүү дээ. Тиймээс эдэлж явсан элэгт ном улаан манаа аягийн бас хүү Кевчаг аягийнхаа усны сав тэргүүтнийг өөрийнхөө эд гэж таньсан шүү дээ. Химээ эмэг их шивгэн хатан Хотолонд хэлдэг байжээ. Хэрвээ эмэг ихийнхэн шүтдэг бурхан багш химээх жагар хүний дүртэй онгод тэнгэрийн сургатгаар хүн өгснийхаа дараа энэ ертөнцид эргэн төрдөг юм бол
ирлэх хөвгүүд минь. Та нар өгөөдөн улсдаа эзэн Чингис хааны бэлэг сургаадыг сахихын төлөө эр цэрэг болон мэдлэх буйзаа. Бидний зорьсон үйл ариун агаад чин үнэн тул эрлэгийн хаан та нарыг минь сайн төрөлд төрүүлэх болно. Тэнгэр эвээх болтугай гэж хотолон бацаар өгсөн цэрэг бүрийн хажууд байх тов тунгалаг хүн дүрстэй онг сахиуснуудын адислаж явлаа. Тулааны талбарын захад ирээд хотолон өөрийн ирэхгүй хэрдхийн цочив. Өгсөн морь тасархай гартаа хөтлийн дэргэд өнөөх асуур нэртэй цэл залуухан 8 огт хүүгийн онг сүнс зогсож байлаа. Хөөрхий тэр хүүч бас амиа алдчих. Асуур гэж хотолооныг дуудахад сүнс өдөөс нь шил шиг нэвт гэрэлцэн биеэ эргүүлж амьд сэрүүн уягшгэ тормгор гинхэн нүдээр цоригтол ширтэж байлаа. Тэнгэр минь энэ залуу хөөгүнийг ивэлдэ авах минь яавда гэж хотолон дотроо уулгаалдаад өөрийн мэдлгүй өвдгөн нугаран бээрэ найгас хийгээд ам сахигч төмөр хүлэг түүнийг төшин авснаа. Гарт нь цус нойт оргиход цочив. Төмөр хүлэг Баатар гүнчтэн та чинь шархацсан байх шүү дээ. Боол би 2 онингод цавчрахгүй таныг хамгаалсан юмсан хэдийдээ шархацчихва гэлээ. Хотолон гамалын цэргийн дундор зүсэн ороход нэг нанхиад цэрэг хоромхон зур жад нисгэхэд хідүү төмөр бох жанжин бамбагараа хаасан ч сугруу нь хальт хатгаад авсан билээ. Гэтэл жадны үзүр биед нь хурч цус шүүрүүлсэн тэрэж. Хотолон зузаан сарлагын зооны арьсаар хийсэн хуйгныхаа сугны залгаарсаар шүрэх цусаа юм чинэнтж ботсонгүй. Өгсөн зэргийнхаа л төлөө сэтгэл нь сэмэрч байлаа. Тэр торомгор нүдэлсэн цэл залуу асуур хүүгийн тэнгэр хормост руу гайхсан харсаар ширдэн хараастаа хөшсөн нүднийх нь дээд завхийг зөөлхөн гихч наниулаад тулааны дараа ижидэ амттан авчиж өгөөд өнсүүлнэ гэж цаваалгоор хэлж нүд нь гэрэлтэж байсныг нэхэн саналаа. Дайснаа дарсан баяр хөөрийн энэ олон цэргийнх нь үхтэл махан биеэ сагсан 100 шилэн мэт сүнс хамар нэвт цоргих үхлийн тийм гихийн эцэсгүй хурц үнэр дараад байлаа. Олон цэргийнх нь үхлийн үнэр өөрийнх нь үс гар хуруу хуйг дуулганд нь шингэж борооны чиг шиг хамаг биед нь нэвчсэн мэт санагдан цээжийн хүндрүүлэх аж. Тэгтэл их бух цээжиндээ элтний гүн шарахтаа дамнуусаар иржээ. Дүүгийнх нь нүд хар цагаанаар эргэлдэн хотолооныг огтоос танихгүй байхыг хараад амнаас энэ бүү аваач гэж тэнгэрт залбирхал үлдсэн байлаа. Отож дарма балаа их бух ханхууг цацартаа оруулж халуун буулгах өвсний ханд уулгаж байхад хотолон дүүгийнхаа цээжинд хангасан шарханд зэсийн байвантай тан цацан нарийн цуулсан гяргаар дангинд л боож өгөв. Их бух дүү минь чи үхэж үл болно. Учир нь ижи минь гэртээ өрс биднийг эсэн минь дэрхийг хүлээж байгаа. Ижитэй хүн үхэж болтгүй юм хэмээн хотолон ярьсаар л байлаа. Дүүн сонсч буй эсхийг бүү мэд. Асраар дөрөн улаан цусан садарсан, хөл гарн санжсан, тасарч унсан, ёолж явхалсан олон шархтныг эмчилж асрах оточ нэг орж ирэхтэй. Гүнчтэй. Одоо энэ хүн ухаангүй байна. Ухаан орохт нь хойлгын шүл уулгана. Баатар гүнч та гарч үз гэж хөөжээ. Их оточ минь Сэмүүдэ Баатарыг минь та тэнгэрт бүү өргөчгөөрөөд гэж хотлооныг хэлгээд. Баатар гүнчтэй өчөөх оточ би хичээж л байна. Цэрэг бүрийг амийн авч үлдэхийн төлөө хичээж байна. Хавирганыхын шархан янгны хорсох авч хотлон их заринд бараалхан Сэмүүдэ Баатарын онг сүнсийг уран доотхыг хүсээд эцгийнхээ цацарт ирлээ. Хайдуу хааны нүдэн гэлцэн гамалын дайралтын өдөөс өгсөн хариу түүнийг баярлуулсан нэлт байлаа. Хаантан байбах үлдсэн цэргээ аваад зүүн тийш хар хормын зүг золбон одлоо. Үгсэн цэргээ ч онгололгүй хэрэг чоны хоол болгож орхисон бололтой гэж Чанбаатар хэллээ. Байбах жанжинд нь замдаасаа явах болтугай. Чонтоо нэлсэн хотны нохоо мэт хар нанхиад цэргийг өвгдийн голомтдоо чирч авчирсныг нь дээдсийн онг тэнгэр таалсангүй дээ гэж хайдуу хэлв. Хавирганых нь хугархаа бэртэнг номхны илгээс нь зандалчдад илгээр хатгуулсан хуучин шархан шархиран өвдөгч сэтгэл нь ялтын баяраар цайлгалж байлаа.
Хотолон жанж нэг хартал бай бухын цэргийн эрхтнийг олзолж ирэх гээд тулдаан дундуур харцгаа шувуу шиг шууган орж давлгаа зүсэх аврах загас адил дайсны цэргийг хяргаж явахыг үзээд би элдчин цэргээ авч хамгаалахаар орлоос шүү дээ гэж Сүлбаатар хэлв. Түүний зузаан илгэн дээлийн 100 ханцуу сэлэмний эрен зүсэгдэн баруун нүднийхээ доод зовхноос эрүүгээ шовтортол исгсэн нүжрэн хатсан байлаа. Тэр цагаан уягт цэргүүд нь их сайн цавчлах юм а гэж хотолооныг хэлэхэд хайдуу сахлаа угдчихэн. Нанхиатын элдчин баатрууд ч элдний эрдэмдээ бас гармгаа шүү. Басаж үл болно гэлээ. Сэмүүдэ Баатар минь шарахтайг үсэн бол бай бухын тэр цагаан уягт элдчин цэргүүдийг бүр хяар цохих байлаа. Гэвч Сүлбаатарт талархаж байна гэж хотолон хэлснээ амааж имэж. Аава их бух дүү минь элдний шарахтаа ухаангүй бай гэлээ. Тархиндаа манчрагдуулсан ч байх та гэж Сүлбаатар хэлв. Хайдуугийн царай зэвхэрч хотолон хүмүн хаана хэвтэж өг хэлэхтэн гэлээ. Хайдууг их отчин асарт ороход тулганд галтай хоёр хаягаар нь хүн чаргацсан 10-аад цэрэг хэвтүүлэн эмчилж байв. Их бух цусаа их асгаруулсан бололтой царайн цагаан эсгий шиг цонхиж хацран цэл хүйтэн мэлмийн аниаст ухаангүй л хэвтэж байв. Хотолон дүүрүүгээ очиж толгойг нь өөр дээрээ автал ихэд эмзэглэн аяархан яллаа. Баруун шанаа нь овойтол хавцжээ. Бодвол нөгөө манчрагдуулсан шархан бололтой. Хайдуу хүүгийнхаа гарыг хатгав. Баруун гарынхын сарванаас шуу хүртэл бодолтой. Хуруунуудынх нь үзүр цэл мөс. Хумсных нь толио хөхөрчээ. Нөгөөх зураг зурдаг. Ясан дээр сэлбэр хийдэг уран гарна шүү дээ. Их бух хүмүн гэж эцгээ дуугарахад залуу хүмүүний сормоос нь чичирхийлснэ. Нүдээ дутуухан нээж. Аав гэлээ. Тэнгэр өршөө. Их бух дөө минь ухаан оров гэж хотолон уужран хэллээ. Гаднаас урус сурхаа бух хоёрч орж ирв. Харин чапаар хаа яваа нь үзэгдсэнгүй. Их бух ухаан мэдээ орсон тул бүгд отчин цацраас нь сэтгэл амар гарцгаалаа. Хотолон ч хуягныхаа тол руу төмөрж адар хатгуулж амьсгал авч чадахгүй хэсэг ангалзаад сэхэ орж морио давран улаарн давхсаар бай бухын цэргийг зүсэн орж нэгэн зуутын ноёныг олцлон авчирч Сэмүүдэ Баатарын гарт өгснөөс ханж олзлогдсон тэр Баатарыг авчрахыг тушаав. Энэ зур сүүлд бай бухын цэргийн ард агцнаас дайран бут цогсон уугур цэргийн ахлаач Болодбек жанжин орж ирэн Хайдуу хаан хотолон жанжинд сүгдэн ёслолоо. Энэхүү Болодбек Баатар нь татвар Шизан бүсгүйн бүл ах наж. Болодбек Баатар сайн явж байна уу? Таны мянгатаас хэдэн цэрэг тэнгэрт одов? Шархт нь хэд вэ гэж хотолоо асуулаа. За, сайн явж байна. Баатар гүнчтэн. Манай цэргээс 150 цэрэг өгөж харин шархтан цөөхөн шүү. 33 цэрэг шархтснаас өглөөд цэрэг 2 байна гэж Болодбек хэллээ. Хил өөртөө хүн очир үл ялэг хазгаа дуухан ярьдаг аж. Наран ташиж байна. Цэргүүдээ хооллож амраагаад маргааш хааны төлөө амиа өргөсөн баатруудаа онголон шүү гэж хотолон зарлиг болголаа. 10-т бүрийн ахлаачд нэг хонь ядлахыг зөвшөөрөх түн гэж хайдуу хэлв. Бай бух жанжин сүлээ хавчин хар хормын зүг зүхтахдаа 2 суур хонь ямаага хаян оджээ. 10-туудад шүүсний хониолгох хааны зарилгийг сонсоод олон цэрэг баярлан төрхрэлдэг дуу сонсогдоход бай бух жанжины нанхад цэрэг хөөрхий ар газрын хүйтэн нойтон амрын улиралд амрууга хийх хоолчгүй замдаа осгоод зуудын төль шиг хяарах үедээ гэж Хархул Баатар хэлээд гэж хөхөрлөө. Манай Хархул Баатар хоол зоог мах шүүсний яриа гарахаар л ааш зан хайлсан тоглох шиг болоод л инээд алтад явчихдаг хүндээ гэж Сүлбаатар шоглов. Тэр үдч жанжингуудад тарган иргэний махаар хорхог хийж өгч хайдуу ирэлхэг жанжиддаа хатуу дарсны дээж барив. Харин хайдуу өөрөө сарахад огтхон ч амсдаггүй юм билээ. Хааны цацрын голд 3 бүслүрт ган тулганд гал дүрлзэн асч дотроос оож
гаднаас ааж халсан хүрэл царайсан баатар эрс тулааны сонин хачныг хүүрнэлдэн хөгжилдөн байхад хотолон амраг сэтгэлд автаад нь юу тохиолдсон бол гэж таамаглаж ядан дүнсэж сугныхын шарах эмзэглэн өвдөж юу мэдэх дуршил муутайхан л байлаа. Халуутсан сүл дотор өврөөсөө цэний яган цэцэг хосоор нь шагалсан цагаан пансан алчуур гаргаж гуйлан толгоогоо арчхад Харцаг Баатар Сүлдбаатарын энэ ганган хатгамалт алчуурыг харахлаар л Хайдуу хааны харшгүй зоригт жанжин биш цэцэгт нугын ирвэ гэж санагдаад байх юм гэд нуг инээж байлаа. Маргааш нь болоод бэг Баатар бөгнөөтэй баатрууд цэргийн хамтаар тэнгэрт одогсдоо бүртгэн зэр зэвсэг эмээлийн цуглуулж хүүр цогцыг онголж хотолон Хайдуу Сүлдбаатар нар олзлогдсон баатрыг байцаалаа. Харцгаа шууны дал шиг тахир харах хөмсгтэй хавлан барсын догшин шар нүдтэй духандаа хоёр гүнзгий үрчлээстэй төдийлөн өндөр биш атал яргай тэгш биетэй булчин шүрмсэн зангирсан 30 шахаж яваа тунж сайхан ирэж. За нэр алдар хинбэ гэж хотолооныг асуухад тэрбээр хотолоонод шар нүдэрээ хорсолтой ширвэн би эм хүнд байцаагддаггүй гэлээ. Чи бүрэгдэж шүүрүүлсэн болчмор мэт энэ хүний гарт олзлогдсон ирснээ мартаа юу? Дуурсах нэр алдартай бол тэрийг хэл гэж Сүлдбаатар хөнгнүүлэн зандрав. Хайдуу хаан уг дуугийнхан баруун сахлаа шувтарн суухаж гадаа цас хялмаалсаар жанжны цацар чийг дааж тэнгэр мухарахаар янгандаг хуучин шарханд шархиран өвдөж мөн шарахтай байгаа хүү их бухынхаа тухай бодож баргар царайлан суухагаад баригдаж ирсэн цэрэг төмтийн жанжин охиныг нь ерийн нэг эм сүвтэн мэтэр дорд үтсэнд бүрч цугалдаж байлаа. Алдар нэр минь бол бас төмөр барс. Барлас овхтон билээ гэж тэр Баатар сүлдийн өдөөс нүд цавчрахгүй харан байж хэллээ. Барлас ширэмэн хун тажиг ширээн залах тэмцлийн үеэр өгөөдөө ихнийг хядгаар илгээсэн барласын мянгатыг Хайдуу бут цохиж баатруудын толгойг шонд өлгөж явсан удаа би хядуулсан цэргийн донд барласын цуутай удагны 7 хөвгөн байж үүнийг хожим их шивкан дуулаад барласын удагны хараал хар толгоогоор ч барахгүй хамаг удмыг минь нэрвэх үедээ хүмүн гэж шогширч байж үлээ. Хожим нь Хайдуугийн ууган охин Жинжи аюум шигт өвчин хурч тавхан насанда өтөл эмгэн шиг болж өгөхөт нь шивкан хатны хэлсэн тэрэг ороор нь орох шиг болж байсан юм. Ай хөрх барласуудаа гэж химэн Хайдуу бодцолоо. Төмөр барс гинэ. Чи 100-ийн ной юм уу? Юу юм? гэж хотолон айдуухан атал араанда 100 гэгч нь асуулаа. Хэрэг хотолон өөрөө эр хүн байсан бол дайны талбарт бүсгүй төрөлтөнд олзлогдсон ирвэс энэ Баатараас ч илүү бачимдан хилэгнэх байснаа мэдэж байлаа. Төмөр барс тулаан дундуур өөрийн нилээ шиг шүүрэн давхсан Хайдуугийн бүх гүнж гэгдэх өндөр нуруутай тэгш сайхан мөртөө цоригсон харцтай цэвэрхэн гойлог хотолон бүсгүйг хяламхийн харснаа дуугарсангүй. Бүсгүй хүнд олзлогдсондоо октоос тайтгарч чадахгүй цээжинд нь уур хорслон боцолж гарт нь сэлэм илд байх юм бол амиа хорлж твччихмээр л санагдаж байжээ. Танаа нөөц цэргийн жанжин хийм Монгол уу наяхад уу? Ама бух жанжин тэргүүлж буй. Хилийг минь тастна гэсэн чи би үүнээс цааш юу ч өчөхгүй. Албал алтугай. Өөхөх амь надад ганц бий гэж тэр Баатар хэллээ. Гаднаас Чинуа Баатар орж ирэв. Чинуа энэ жил 24-тэй. Хотолооныг эцгийнхээ хүрээнд 10 наснда ирснээс хойш нөхөрлөж буй. Насан багын анд нь нэгэн үе гүнжид сэтгэл алдарч явсан ирвэлээ. Чинуатар амь ирсдсэн Баатруудаа онголж гүцвөө. Хаантан их зарин газар лосынх нь онготыг дуудаж болоод байг жанжны цэргүүд манай 100 цэргийн хамт онголж л байна. Өнөөдөртөө багтааж дуусгах бизээ гэж Чинуа илтгэлээ. Энэ төмөр Орос Баатар галт харуулын зуутын ахлаач юм билээ гэж төмөр хүлэг хотолоонд хэлхийг сонссон Орос туйлын их баярлав. Хотолоон Хувлаа хааны цэргийн зэр зэвсэг он цэхэр сайжирсныг саяын байлдаанаар үзлээ. Дарт харуулын хийцийг бид сурах хэрэгтэй байна гэж Урус хэллээ.
Энэ барс номхорын цагт болох үз гэж хот улаан бодлагшран хэлв. Тэр өдөр тэнгэр онгож наран авахаа элчээ түгэн олон хоног бударсан цас хайлмагтан хэдэн өдрийн зууралцсан тололтаан үхэл цус үзэж тамирцсан цэргүүд асар жодгоортой амарч мордоо эдэшлүүлэн байлаа. Үчин хот улаан их зайран элдэгний хамт асуур хүүг онголсон булшин дээр очиж онгос үнсийг аргадан тэнгэрт буцаах ёслол үлдэв. Хот улаан их зайран түүний түшээ залуу бөө хүрэлдэн хамт олон булшны захад буй асуур хүүгүний онгонд очиход бөөр нь хонхоос нь төмөр дуулгын тавьсан овгор шорооны хавцаа хүүгийн ус шиг тов тонголог сүнсэн зогсчл байлаа. Төмтийн жанжин хот улааны булшны хөлд очиж зогсоход жаал хүүгийн тов тонголог дүрс өөдөөс нь дүрлийтэл ширтгэн тэр. Их зайранда та энэ хөвгүүний онгос сүнсийг харж байна уу? Харж байна гүнчтэн. Хүүгийн онгос сүнс хөвчин бие орхиж төвдөхгүй л байх шиг. Хитрхи балчир сэрэг юм да. Энэ бие орхин оцсондоо үнэмшгүй байх шиг байна. Хот улаан хөвгүүний сүнсний дэргэд очиж ижид нь би хатаасан илжгэнчих чавга чангаанц хэмээх амтад жимсээ очиж чиний өмнөөс өгөмц. Илт аягны утыг чинь хүргэж өгөн хааны сангаас хишиг хүртэн. Хүүн чи хан урамсцдаа морилж амар амгаланг олдоо гэж аргадан төмөр дуулганд нь аяархан хүрлээ. Хүүгийн тов тонголог сүнсний нүдэн гэрэлцснээ. Аажуухан замхарсаар хэсэгхэн үүл мэт цав цагаан утаа болж дээш хөөрөн оцжээ. Хувлаа хааны аччин ван гамлын цэргийг ялж эцэг дээдсийн уугуул нутгийн аянж салхинд аян дайны хар сүлдээ цэнгүүлсэн хайдуугийн их цэрэг ил тархтайн зүг нүгэлтэн хөдлөлөө. За ингээд улсын домог хот улаан романы инхүү төгсөж байна. За тэгээд дэлгэцэнд байгаа манай хаан банкны дансанд дэмжлэг илгээвэл маш их баярлах болно. Баярлалаа.